За ингээд энэ хүүгээс эхлээд өөрийгөө танилцуулаад явъя. Сайн байцгаана уу? Намайг Бэлгүнэ гэдэг. Та бүхэнтэйгээ 11-ийн вэ гэдэг ангид ингээд нэг ширээн дээр сууж байгаа. Маш их баяртай байна. За одоо 11-ийн вэ-гийн 15 жилийн өмнөх 11-ийн вэ-гийн бэлгүү маань одоо 15 жилийн дараа бэлгүүнээ бас давхар танилцуулаад явна шүү. За 15 жилийн дараа бэлгүүнээ бэлгүүнөө өөрчлөлттэй үе гэдэг юм. Яг энэ хэвээр 15 жилийн дараа ингээд уулзж байгаа маш сэтгэл догтлоос тоо айгүй гоё та бүхэнтэйгээ хоёр өдрийг гоё сайхан дурсамжтай ингээд үзэж байгаа маш баяртай байна. За сайн байцгаана уу ангийн найзуудаа. Намайг Даваасран гэдэг би 2008 онд 8 дугаар ангидаа ирээдүйн сургуульд ирсэн орж энэ ангидаа орж ирсэн. Тэгээд ангийн найзуудтайгаа өнөөдөр ингээд ангитай уулзж чадаа үнэхээр их баяртай. Энэ өдрийг бүр тэсэн ядаа хүлээсэн. Тэгээд дарахнаас бүр хоёр хүүхдэд дагуулад зориод хүрээдэрлээ. Тэгээд бүгдээрээ одоо ингээд сайхан хөгжилтэй хоёр өдрийг өнгөрөөн тэгээд маш их баяртай байна. Сэтгэл хөдлөөд. Сайн байна уу? Намайг Зэрэнтлэн гэдэг. За банзрагч агштай нэгэн ангид элсэн орж байгаадаа баяртай байна. За тэгээд одоо 15 жилийн дараах Цэрэндолом ажил амьдралын гараандаа орсон. Хоёр сайхан хүүтэй болсон. За тэгээд өөрийнхөө хүсэжсэн мэргэжлээр ажиллаж байгаа. За тэгээд ангийн найзуудтайгаа догтлон яаран ирсээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Хоног тоглоом хүлээлээ та хэдийгээ. За сайн байцгаана. Тэгээд ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нэгийн вэ ангид элсэж орж байгаадаа баяртай байна. Тэгээд 15 жилийн дараа сургуулаа төгсөөд 15 жил болсон байна. Тэгээд ангийнхаа найзуудтай 15 жилийн ойн баярын мэндийг хүргээд та бүхэн минь одоо сайхан өдрийг өнгөрөөцөөрэй гэж хэлээ та. Асамна намайг Гэнтан гэдгээ би юуны өмнө ангийн хүндэт багш банзаштай болон ангийнхаа найзуудтай хүрэлцээнд маш их баяртай байна. Сайн байна уу? Намайг Тусмаа гэдэг. Ингээд 1-ийн вэ ангид элсэн орж байгаадаа баяртай байна. Одоо 15 жилийн дараах 11-ийн вэ ангийн Тусмаа. Тэгээ өнөө өдрийг амар тэсээ ядуу хүлээсэн 15 жилийн дараа бүгдэнтэй нь баг уулзаагүй 15 жил болсон байна. Одоо энэ хоёр өдрийг аз жаргалтай, инээ төөртэй, дурсамжтай сайхан өнгөрүүлцгэнэ. За сайн байцгаана уу? Намайг Нямбаяр гэдэг. За би 7 настай. Надад тэрхүү их таалагдж хамт сумаар байна. Тэр хүүтэй хамт сумаар байна. За ингээд 15 жилийн дараах Нямбаяр бол 32 настай. Ингээд ангийнхантайгаа уулзсандаа маш их баяртай байна. Хоёр өдрийг хэдүүлээ сайхан өнгөрөөцгөөё. Хайртай шүү. За сайн байцгаана уу? Намайг Үлзээ Даваа гэдэг. За би 1-ийн вэ ангид элсэн орж байгаадаа баяртай байна. За анх аусгээ сурах гад хичээнгүйлэн ширээн дээрээ суугаад байж байна. За 15 жилийн дараа ангийнхаа найзуудтайгаа уулзаад манай ангийнхан бол ер нь яг хിവэрэ байна. За тэгээ хоёр өдрийг чөлөөтэй сайхан хөгжилтөө дурсамжтай өнгөрүүлнэ гэж бодож байна. Бүгдээрэнд ноён баярын мэнд хүргье. За сайн байцгаана уу? Намайг Хишиг Мөнх гэдэг. 2000 оны турсамжаа сандахыг хичээж байна. 2000 онд нэгэндээ ангид анх орж ирээд бас нэг улаан хацартаа хөөхөн орж ирж ийсэн өөрийгөө. Тэгээ тэрийгөө өнөөдрийн 1-ийн вэ ангидаа бас зөвөрлж байна. Үүнээс хойш одоо баггүй хугацаа тэгээ төгснөөс хойш 15 жилийн дараа өөрийн бас хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн, зорилготой гэр бүлтэй болсон тийм нэг он жилүүд байлаа. За тэгээд ангийнхандаа баярын мэнд хүргэе. Та нартай хайртай шүү. Сайн байцгаана уу? Намайг Баяр сайхан гэдэг. Тэгээд 1-ийн вэ ангид элсэн орж байгаадаа баяртай байна. Тэгээд 15 жилийн дараа миний Баяр сайхан 3 хүүхдийн ээж болсон байна. Тэгээд ангийнхаа хамт олондоо бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Дурсамжт өдрүүдийг аз жаргалтай өнгөрүүлээрэй. Тэгээ 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та багш нь төгсөж ирээд 2 жил болж байгаа будг нь хахалсан
ийм багш байна. Монгол Улсын боловсролын их сургуулийг мэдээлэл зүйн англи хэлний ангаар төгссөн. Одоо мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаа. Та бүхнийхээ анхны багш болж байгаа одоо маш их догтлон ингэж яарж байсан залуу багш нь 15 жилийн дараа за нас тогтсон 3 хүүхэдтэй за ийм багш болсон байна. За одоо сургалтын менежерийн албыг хашиж байна. За тэгээд та бүхэн маань бол миний анхны шавнар, анхны бүхэн содон байдаг гэдэг учраас сэтгэлд нь бол та нар маань мөнхөд номер 1 байдаг. За тэгээд багш нь анх та бүхнийгээ дааж ажиллаж байхдаа хантайгаа танилцж гэр бүл болсон. Багш нь та бүхнийгээ 9-р ангид байхад нь анхныхаа хүүг гаргасан. Багш нь та бүхнийгээ 11 төгсөж байхад энэ охиныгоо гаргасан гэд ингээд миний анхны гэсэн бүхэнтэй холбоотой байдаг учраас багшийн сэтгэлд бол та бүхэн маань мөнхийн ингээд хүүхэд насаараа анхны гэсэн тодотглоороо ингээд сэтгэлд минь жургалж үлдсэн байдаг юм шүү. Тэгээд та нар маань бол ерөөсөө л ингээд тэр 20 жилийн өмнөх нөгөө л нэг хөөрхөн сахилгагүй, дэггүй нэг ийм хүүхэд төрхөөрөө л харагдаж байна. Тэгээд энэ өдрийг ч гэсэн багш нь хоног тоолн тесэн ядаг хүлээсэн. За тэгээд энэ 2 өдөр хэдүүлээ тэр хүүхэд насаараа тэр дурсамжаараа аялсан ийм гоё нандин сайхан өдрүүд байна гэдэгт бол багш нь итгэж байна. Ингээд бүгдээрээ суудалтаа сууцгаая. Хүүхээр ингээ аялуулахад видео бэлдсэн байгаа. Яагаад видео бэлдсэн бэ гэхээр ирээгүй хүүхдүүд ч гэсэн бас сонин содон байх юм уу? Энийг нөгөө групп руугаа шеэрлэх юм бол тэр хэд маань ч гэсэн сурагч насаа дурсан санах болов гэдэг үднэс. За эхний хэсэгт ийм видео байгаа. Та бүхэн маань сурагч насаараа аялангаа өөрсдөө бодонгоо ингээд хамтдаа үзчихье. За одоо хэдүүлээ 15 жилийн дараах захидал ингээ бичгий. Сурагч насныхаа өөртөө хандаад ч бичиж болно. За эсвэл нийт ангийнхандаа ч бичиж болно. Эсвэл ангийнхаа хэн нэгэн сурагчд ч бичиж болно. За багштаа ч бичиж болно. Тэр бол одоо та нарын дурыг гэсэн үг. За тэгээд энэ дээр өөрийнхөө нэрийг тавиад, энэ дээр он сараа өнөөдрийнхөөрөө тавиад, за тэгээд яг хандаад бичиж байгаа хайрт тэрэндээ гэж эндээ бичнэ гэсэн үг. За тэгээд өнөөдөр бид анх нэг ангид сууснаас хойш 15 жилийн дараа дахиж уулзж байна. Нэг анги төгссөнөөс хойш. За энэ мөч чамд хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ? Тэр хүсэж байгаа зүйлээ нөгөө хандаж байгаа хүндээ хандаад бичнэ гэсэн үг юм. За тэр нь болохоор хамгийн мартагдчихгүй дурсамжаасаа хуваалцж болно. За эсвэл тэр үед хэн нэгэнд хэлж амжаагүй үг байх юм бол боломж алдсан дээр нь одоо газ хэлж чаас болно. За тэгээд тэр хандж байгаа хүнээсээ эсвэл сурсан тийм үн цэнтэй зүйл байх юм бол тэрийг нь ч бичиж болно. Ер нь ямарч бичиж болох нь шүү дээ, тийм ээ. Тэгээд ирээдүйн амьдралд нь сүлд нь тэр хандж байгаа хүндээ ерөөл хүссэн ийм одоо автаа агуулга бүхий захидал байж болох юм. За тэгээд цаг хугацаа өнгөрсөн ч бол дурсамж нөхөрлөл, хайр талархал бол мэдээж хэзээ ч хуульчирдаггүй, тийм ээ. За тэгээд тэр хандж байгаа хүн маань бол миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэгэн хэсэг байсан учраас л би тэд хандаад бичээд байгаа юм аа гэсэн утгатай юм агуулгатай захидал бичээд хэрвээ тэр бичсэн хүн нь эндээ байх юм бол одоо тэр захидлаа тэр хандж байгаа хүндээ өгч болно. Эсвэл өөртөө хандаж бас болох байхгүй юу? 15 жилийн өмнө нь би ямар байсан одоо яах байсан бэ тэр үедээ гэж сурагч насныхаа өөртөө хандаад захидлах юм бол энэ захидлаа өөртөө хадгалаад үлдээх юм байгаа. За тэгээд бичих зураа багшны юм бас нэг видео бэлдсэн байгаа юм. Энийгээ сонсонгоо харангаа дурсамжаа сэргээгээд ингээд бичих юм шүү. Энийг эсвэл үзчихэд дараа нь бичих үү? За тэгээд насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэ
Уцаа салхтаа сончохтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цаалган үерхэл минь эргээд бийсэн үгүйлэх нэг ангийнхан билээ Анх сургуульд орж байсан дурсамж тод бас маш гоё санагдаж байна. Тэгээд хамгийн тод санагдаж шилж амжаагүй зөндөө үг байгаа ч чи өөртөө бүх зүйлээ тутал хийж чадаж байгаа мундаг залуу шүү. Тэгээд өөрөөсөө сурсан хамгийн чухал зүйл бол чи ямар нэгэн ажлыг тутал хийдэг. Эцэст нь хэлэхэд амжилт татна гэсэн. За би болохоор ангийнхандаа зориулж бичсэн байна. Тэгээд хайрт ангийнхандаа өнөөдөр бид анхны анги сууснаас 15 жилийн дараа дахин уулзж байна. Энэ мөч чамд хэлхийг хамгийн их хүсэж байгаа зүйлээ гэдэг захиа маань гоё хэлсэн байна. За энэнийхээ дараа миний хамгийн мартагдшгүй дурсамж гэдэг энэ асуултанд миний яг зөндөө дурсамжууд байгаа л да. Ангийнхантайгаа хуваалцаж байсан, ангийнхантайгаа өнгөрүүлж исэн, найз нөхдөдөө өнгөрүүлж исэн сайхан дурсамжууд бол зөндөө байгаа. Энэ дурсамжууд дундаасаа нэг дурсамж гэх юм бол бид хэд нөгөө нэг түрүүн ярьж исэн нөгөө дивжээ тэмцээнд орж исэн гэдэг. Дивжээ тэмцээнд яг нөгөө нэг ангиараа бэлдээд нэг өдөр ингээд өмнө өдөр нь бэлдээ нөгөө баш мэдээлэл зүйн танхимын өрөө гаргаад өгсөн байсан нөгөө алтчижиг сургууль дээр тийм яг тэнд хонжсэн яг тэгэж бэлтжижсэн тэр үед маань айгуу сая гоё орж ирлээ гинт нөгөө нэг яг л гоё өнгөрүүлжсэн сайхан дурсамжууд юм аа нэг багхгүй тийм тэгээд бид нар чинь оройжонгоо бүжгээ хийгээл нэг амрахаараа бас нэлийн хажуугаар багш яваадангууд бас зүйлээ чинь нэлээд сэлгүүцэл ингэжсэн тэгээд манай хаан ч нөгөө гэр бүлээс нь хоолонд ирээл ингээд хоолоо эцгээгээл бэлдээл компьютер дээр сууж зарим нь тоглож моглоод гэдэг тийм энэ дурсамж бас үнэхээр гоё тод надад санагдчихж байна тэгээд тэр үед бас нөгөө хэлж амжаагүй үлдсэн үг юм бол нөгөө ангийнхандаа зориулаа та нараасаа бид нэр болохоор одоо нэг анги нэг боломж нэг дурсамжийн хэсэг нь болж байгаа одоо маш их талархалтай байгаа. Би та бүхэнтэйгээ нэг анги тэгээд дурсамжийнхаа нэг хэсэг нь болж ингэж та нартайгаа явдаг та үнэхээр талархаж баярлаж явдаг шүү гэдэг үгийг хэлье. 15 жилийн дараах захидал нь болохоор ширээний найз бэлгүүндээ бичлээ. За тэгээд өнөөдөр бид анх нэг анги сууснаас хойш 15 жилийн дараа дахин уулзж байна. Энэ мөч чамд хамгийн их хэлхийг хүсэж байгаа зүйл анги уулзсантай хөрөлцөөрөө сууж аваад маш их баярлалаа. За тэгээ миний хамгийн мартагдчихгүй дурсамж бит хоёр нэг ширээний найзууд тэгээд хамтдаа их ярилцаж хичээлээ гэдгээс тэр бас математик хичээл айгу сонирхолтой байдаг. Тэгээд юм бодохсоо айгу гоё гэдэг ярилцаад байдаг гэдэг тэр дурсамж ахгүй. Тэгээд тэр үед хэлж амжаагүй үтсэг нь миний найз их хөвгөлтөө сайхан сэтгэлтэй шүү. Чамтай цуг суухад уйдхааргүй гоё байсан. За тэгээд чамаас сурсан хамгийн үнэтэй зүйл нь найзын хүндлэл яриа хөрөвтэй хөвгөлтөө сайхан зан тань байна. За тэгээд ирээдүйн амьдралчаа хүсгэр бол ширээний найз чамд ааж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд одоо нэг жижигхэн дөрөв мөстэй хөгжилтэй хөөрхөн найз минь хүмүүний орчлонд учирсан анд минь нартын амьдрал өргөжлөх мөчөд найз минь найз минь намаагаа дурсаж яваараа. За тэгээ миний найзын цаашдын амьдрал өргөлж гэрэл гэгээтэй аз жаргалаа бэлтгэж дүүрэн амьдраараа миний найз нь чамайг насан туршдаа санаж явах болно. Урагшаа залуу минь урдчин чамайг байн амжилт хүлээж байгаа шүү. Өмчсөн даваа сар. Сэтгэлд айгүй олон хүмүүс орж ирээ. За тэгээд тэр дундаас бодож байгаад зэрэнд боломж бичсэн байна. За хайртай найз бид зэрэнд болон буюу жоохнодоо. За өнөөдөр бид анхны анги цуснаас хойш 15 жилийн дараа дахин уулзъя. За энэ мөчөд чамд хэлхийг хүссэн зүйл маань гэвэл бүхэл цаг үед иргэн байж чин сэтгэлээ зориулдаг баярлалаа. За ингээд дурсамж бодсон ч үгүй сайн гоё байхгүй яа. За тэгээ насан туршдаа насан байгаа яхвэр шүү. Бидний хамгийн мартагдшгүй дурсамж бол харанхуй гудмаар хамтдаа илгэлдээд алхдаг байсан. За тэр үедээ хэлж амжаагүй юу байсан бэ гэхээр хайртай гэдэг үг нь их харан байсан байх. Найзтай хайртай үг. За ингээд найзынхаа ирээдүйн амьдрал төсөх хэрүүл маань сайхан найз маань гавьяат багш бас алдарч их болоорой гэж хэрэг. За ангийнхандаа яс байна. За 2026 оны 7 сарын 17-нд 10 цаг 55 минутанд гэтээ нэг захидлыг өөртөө үлдээн гэж бичжээ. За энэ өдрийг эхлээсээ догтлын өглөөний 5 цагт босож ангийн хөөрхөн найзуудаа харахаар нойргүй хонлоо. Бид бүгдээрээ 30-уулаа уулзвал юутай сайхан бэ гэдэг үгийг хэлхийг хүсэж байна. Миний хамгийн мартагдшгүй дурсамж, та нарын хамгийн мартагдшгүй юм дурсамж болохоор манай ангийнхан нөгөө баяраа анхаа хүмүүс бидэд манайд очиж жангон болж тоглодог байсан. Энийгээ бүрийн айгүй. Тэгээд нөгөө нэг би ч гэртээ ингээд нөгөө ганцаараа байдаг. Тэгээд нөгөө нэг идэх юм байхгүй. Тэгээд нөгөө нэг тавны нөгөө бүр 10 марууд хоосорч өө гэдэг. Нөгөө нэг ухаал. Тэгээд нөгөө нэг айгүй тийм хормогч зүүцсэн. Жангон бол хоол хийгээд. Тэгээд тэр тусламжаа бас их бодлоо. Тэр тусламжаа бичлээ очиж гэртээ их жангон бол танартайгаа тоглодог байсан. Бас баярагийн дооч айгүй их хоол иддэг байсан. Бидний аав нь айгүй их гоё хоол хийдэг. Тэгээд тэр хоол ингээд бүр хизээч миний одоо сэтгэлээс гараагүй тийм тусламж болж үлджээ. Тэр үед хийж амжаагүй үг байхад бол
яг би одоо бодож ин л да зүгээр тэр үед хэрвээ нэрээ 10 жилийн дараа 20 жилийн дараа бүгдээрээ уулзвал яг ирээрээ тийм уулзалт зохиод бүгдээрээ ирээрээ л гэж хэлэх байж тээ ерөөсөө тэгж хэлж үзээгүй юм байна гэдэгт бодлоо сая яалаа. Ангийнхнаасаа мэдээж сурсан зүйл маш их байгаа. Гэхдээ хамгийн үнэтэй зүйл бол дурсамж бас анхны хайр хамгийн үнэтэй зүйл болж үлджээ. Ирээдүйн амьдралд нь нийт бүгд нь одоо бүгдээрээ өөрийн хүсэл мөрөөдөлтөд хүрээд 2000 одоо өнөөдөр чи 26 те 26-наас хойш 30 жилийн дараах уулзалтанда эрүүл сарвал байгаад имэд хөрдгөрөг уулзцаая. За. Манитагаар нэг алтан манита гэж яддаг шүү дээ. Тэр нь шиг би сая сняка нэздэг гэсэн. За. Старал яг ч нөгөө нэг насан байгаа яг тэр насан байгаа яахгүй юу? Бүр бага ингээд санагдсан. Таран тааж. Нэс нэг ойлгоо инех үү те. За 15 жилийн өмнө яг гэдэг хоёр бүх зүйлийг хамтдаа хийдэг байсан. За жаргал цогтой бүх зүйлийг хуваалцдаг байсан. За одоо ч гэсэн хувирхуугаар хоёулаа найзлаад бүх зүйлийг хуваалцаад явж байгаа. Чин сэтгэлээс найзлж байгаа. Маш их баярлалаа найздаа. За тэгээд ер нь яг гэдэг өнгөрсөн бүх зүйл мартагдчихгүй дурсамж. За тэгээд түрүүний яг гэсэн тийм хацраас хайр татал тоглодог байсан. За гудамжаар явж байгаа хүмүүсийг зүгээр өнгөрөхгүй хоёулаа өдөж өнгөрдөг байсан. За тэгээд 15 жилийн өмнө найзаагаа нэг хэцүү байдалтай байхад нь очиж чадаагүй. Тэрэндээ одоо бүр хайр харамсдаг. Тэгээд тэрийг дараа нь өөрт нь хэлнэ. Яг ямар зүйл дээр ингээд одоо бодоод явдаг вэ гэдгийг. За тэгээд энэ алдаага татахгүй тулд одоо нэсэн бүх зүйл дээр нь хамт байна. Хизэж дуудсан бүх зүйл дээр нь очиж байна. За надад сурах юм зөндөө байгаа. За ингээд яг цаашдын Нэсэ цаашдын амьдралд нь ажилд нь хаз жаргал эрүүл анхийг өсөөрөө насаа хайртай шүү. Нийт ангийнхандаа буюу хүрлцэн ирсэн та нартай ерөнхийдөө бол зориулсан. За анхны шав нартаа залуу насаар минь аялуулсан, дурсамжраар минь аялуулж хүрлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Багш нь та нартайгаа хамт том болж багшийг багшуулгасанд маш их талархаж явдаг. За багш нь та нараасаа бол маш их зүйлийг сурсан. Тэрл гэгэн цагаахан ертөнцийг тийм ээ багшигаа гомдоочоод уучлаарай гэж хэлж чаддаг. Тэр цагаахан ертөнцийг за хүн байхын мөн чанарыг за тэмцээ уралдаанд ороод ялж баярлаж ялагдаж уйлж байгаа тэрийг даван туулах чанарыг цаг барихыг бие биендээ туслаж хөдөлмөрч байхыг за хамгийн гол нь сэтгэлийн хаттай байхыг за энэ дээр бол 8 дугаар ангилгаа эргэж очимоор байна. Тэр цаг мөч бид нарт бол маш их хэцүү байсан те. За Батрах хоёрыг богино хугацаанд зөв зүгээр 20 хоногийн өмнө тоглоог үүж явсан нэгэн маань ямар ч имчилгээгүй насгүй очлаа гэдгийг сонсох манай ангиханд бол маш их хэцүү байсан. За тэгээд бөөнөрөө захаар махаар ингээл ерөөсөө ангиудаар ороод хандив цуглуулаад тэр үед 300 сая төгрөг ямар байх вэ те. Тэр үед хандив яаж устдаг байсан блэ. Тэрийг хэдүүлээ цуглуулчихъя гэж хэр чадлаараа зүтгэл тэр үед хамт сууж байгаа ширээнийхээ нэгнийг алдахад сэтгэлээ яаж барихыг гэд те маш олон зүйлийг би багш учраас та нарын өмнө уйлж болохгүй. Гэхдээ л дотроо тэр үед бол маш их уйлдаг байсан. За тэр үед сэтгэлээ барих гэж ямар хэцүү байсан тийм ээ. Тэр үед та нараас л сэтгэл хаттай байхыг сурсан. За дараа нь бүрэлдэхүүн манай бид нар хамтдаа байсан цаг үедээ дурсахгүй байхаа аргагүй тэр гоё охин те бас л ингээл төгсгчл бид нарыг орхиолоодсон. Ямар их сэтгэлийн дарамтанд ор та нар маань яаш өгсөн бэлээ те. За тэр болгоныг бол ингэж давж гарах чанарыг бол та нараас ингэж сурсан. За тэгээд уучлаарай гэж хэлэх зүйл нь ер нь та нар маань л уучлалтгүйдэг юу хэлж амжаагүй гэвэл та нар маань л уучлалтгүйдэг байснаас биш багш нь ер нь та нараас уучлалт гуйжсэн юм уу? Бараг одоо бодоход санахгүй байна. Яг тэгэхээр би нөгөө залуу байсан, омглон байсан. Би танаа ингээд даахгүй гэл ингээд сэлбэлцээ заримдаггүйгээр явдаг та нар маань хөөрхөө ингээд жагсаал уучлаарай багшаа гэдэг байсан. Тэгээд тухайд хитрхи хатуу байсан бол уучлаарай багшигаа. Тэгээ нөгөө багш охтууд маань ирэл дурсамж ярихаар л дандаа зоддог юм ярьдаг байхгүй. Тэгэхээр би бас амар ширүүн байсан болж таардаг байхгүй. Тэгэхээр тэр үед өвдөгчээсэн болол уучлаарай гэж хэлж амжаагүй гэдээ хэлсэн байна. Тэгээд миний шанарын амьдрал гэгэн гэрлэр гэж гэрэлтэж амьдраараа гэж та нараасаа хүсье. Тэгээд анхны бүхэн болвол содон байдаг юм аа. Тэгээд багш та нартай
маш их хайртай шүү гэж хэлье. Тэгээд дөлмөс мэдмэстэй болсондоос уучлаарай. За тэгээд багш нь та бүхэнд нэг юм юуг бэлдэж өгсөн байгаа. За тэгээ хүүхэд болгоны зургаар нэртэй байгаа. Амьдралын минь анхны бүхэнтэй холбоотой алдраахан бяцхан шав нарын минь алтан хонхны дуун алсран үджээ 15 хавар намрыг илээн үджээ. Өнөөдөр та нар минь өнцөг булан өөр өөрсдийнхөө өнгөөр гэрэлтсэн иргэн болсон ч багшийнхаа сэтгэлд харин шавнар минь бага насны дүр төрх инээ дээрэл мөнхөрчээ. Өнөөдрийн энэ уулзалт дурсамжаар дүүрэн байж өнгөрснөө инээмсэглэл дүүрэнд дурсаараа хөргөгчөө онгойлгох тоолондоо хөөхөн дурсамжаа санаараа шавнар минь хөргөчний наалтын. За хайртай анхны шавнар минь ээ, амьдралын замд нь үргэлж өөдрөг байж гэр бүлтэн аз жаргал ажил үйлсэд нь амжилтаар дүүрэн байхыг чин сэтгэлээсээ ерөөё багш нь нөхөрлөлөө нандинан хадгалж энэ сайхан уулзалтын инээдхөөр халуун дурсамжаа зүрхэндээ мөглөөрөө шавь та бүхний багш бандрагчаас гэсэн юм хөргөчний наалтыг бэлдсэн юм шүү. Тэгээд ер нь бол гэртээ байх зураа хүн хаашаа хамгийн их явдггүй гэхээр хөргөгч бөөдөө хоёрын хооронд авих явд юм байл шүү дээ тий. Тэгээ хөргөгчөө онгойлгох тоолондоо тэгээд нөгөө хүн тэлэхгүй дурсамж гэж байдаг шүү дээ тий. Дотроо хөрхөн хөнгөө инээмсэглээд нэрээ гоё байсан шүү гэдэг. Ирч энергийг аваасаа гэсэндээ багш нь юм бэлдсэн шүү. Тэгээд энэ бол эхлэл 2 өдрийн дараа хэдүүлээ салж хагцсан мөгөө үнэхээр дурсамж дүүрэн дараачийн удаа уулзахад ирээгүй нөхдүүдээсээ илүү их дурсамж ингээд ярилцгаацсан байж байхаа дүүрэн дурсамж үтэн шүү гэж ингээд хэлье. За ингээд багшийнхад ерөнхийдөө бэлтгэсэн яг дурсамж хичээлийн хэсэг болоод байна ингээд өндөрлж байгаа. Тэгээ хэдүүлээ нүүр аваа жоох бодох яах вэ гэж. За тэгээд өнөөдөр 7 сарын 17-ны өдөр төгссөн цагтаа яг төгссөн ангидаа хүрэлцэн ирсэн ангийнхандаа маш их баярлалаа. За тэгээд хамгийн ихэнд бид бүхнийг сурагч насны маань дурсамжаар аялуулсан ангийн багштаа хэдүүлээ баярлалаа гэж хэлье. Хүүхэд насны маань дурсамжаар ингээд өнөөдөр сайхан аялаад бараг уйлаа майлаа болоод бодог шонхон урсаад эхний их л гоё л ялээ. Эхнээсээ ингээд сэтгэл тоглоод энэ өдрийг бол бид тоног тоолоо хүлээсэн тийм ээ. Яг хуу хичнээн олоолаа төгссөн гэдэг боловч ирж байгаа эдгээр хүмүүс гэхдээ цаана нь бол амжих байсан, амжихгүй байсан янз бүрийн хүмүүс байгаа. За эндээс бид нэр юу ч харах хэрэг дараагийн удаа илүү олуулаа байвал гоё байна шүү гэдэг зүйлийг хэлье. Дараагийн удаа хэдүүлээ заавал ширээнийхээ нэмзийг авчирья. За ингээд бид бүхэнд гоё хичээл зааж дурсамжаар минь аялуулсан ангийн багштаа гарын бэлэг жижигхэн дурсгалын зүйл гадуулах гэсэн юм аа. За хишгээ өгөөдэй. Тэ. Тэгэх юм уу? Тэгээ. За. Миний наас өгөөдэй. Найз нь. Яг зураг авч. За би нэр дуудана. Билгүүнээ шавсар. За дараагийн ангийн дараа Хатан Баатар. Гадна. Тий нэр бодолгүй өмсгөөч ямар тий? Гар барихгүй ямар сонир гардуулаад байна. Миний office гээ. Ой. Такой.
Хий. За байж. Тик. За гялалаа. Сайхан байлаарай. Өөрөө өснө. За. Бэлгүүн би өөрөө. Бэлгүү миний хүү бэлгээ аваарай. За ингээд хамгийн сүүлд нь За. За хамгийн сүүлд нь ингээд хөөрхөн сэтгэлээрээ бид хэд дрил хийж өгч байгаа. Баярмаата жижигхэн сэтгэлийн бэлэг гардуулъя. За бэлгээ аваарай. За баярлалаа. Мэдрэмж гэж бүр толцсон тий. Амар хөөрхөн. Вау гэж. За ямаа. Сонны өглөөний наранд улаан тус чин ирсэн зовцон жахан Оо яа. Хай. Дараагийн хөлтэй болсон. Илүү болоо. Тийм болоороо энэ хоёрыг тусамж дүүрээ гэх. Тэгээ та бүхэн өмсөж юм бийж гэгээн дэрлээ. Гэрэн чимчим сайхан амьдраараа гэж. Мөдөжсэн чимэн орхиод одогшигуутаа За бэлгээ бүгдээрээ өөндөө задлцгаая. За эхнийх нь сүн подолк нэ. Подолк маань. Тэр юм хөрх 11 бие гэсэн бичгтэй. Ардталтаа нэг анги нэг вайп 2011 11 вэ гэсэн хөрхөн подолк. Одоо энийг удахгүй өмснө. За юм хай байна. Юм гой зургатаа. Видео 21-р зуун зохицлбор сургууль 2011 оны 11 В анги. 15 жилийн он уулзалт цаг хугацаа биднийг өөрчилсөн ч нэг ангийнхан гэдэг нэр хизээч өөрчлөгдөхгүй гэсэн юм гоё үгтэй. За дотор нь бас нэг хөөрхөн шоко байна. Нэг анги нэг вай. Шоколад нуртын байхаар яадгийн. Яараас нь эштэй чихрээ. Эштэй чихэр нүртлийн өөрхөн зурагтаа нөгөө талдаа 11 В гэсэн логотой ийм хөрх эштэй чихэр бай. За дараачих нь ийм хөрхөн ягаан зүйлт. За зүрх сэтгэлээрээ холбогдсон нэг ангийнхан гэдэг утга төгөлдөр бүхий хөрхөн зүйлт байна. За дараагийнх нь усны сав байна. Ийм хөрхөн пинк ягаан өнгөтэй. Охиндоо алдчихгүй бол ийм хөрхөн усны сав байна. Яа ингээд ийм гоё гарын биелэг өгсөн хөөрхөн хүүхдүүдтэй зохион байгуулагч нартай баярлалаа. Ангийнхаа арай зэрэгдэн өөртөө нийлбэрээс гадна спикерээ хариу өгсөн яснаа сайт хандав. Бэлгүүнээ маань сайт хүрэх. Энэ нөхөдөө зочдуудаараа гэж өгсөн байгаа. Тэгээд бидүүдээ баярлалаа. Дараагийн хараач. Ангид нийсүүдтэй хараа мэдээ. Эргээс нэг үргэлжлэн хаана суучдээ үзсэн ангийн найзуудаа бүгд баярлалаа. the sun.